Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын хурлын 36 дугаар тогтоол 2022 онд батлагдсан. Уг тогтоолын хэрэгжилтийн явцыг үнэлэхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр болон ерөнхийлөгчийн хамгийн газрын хүнсний төсөл хөтөлбөрийн алба Монгол банк болон эрчим хүчний яамд ажиллалаа. Монгол банкны хувьд уг тогтоолын дагуу 1.2 их 80 төгрөгийг 3,000 гаруй зээлдэгчид арилжааны 10 банкаар дамжуулан олгоод байна. Улсын хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд Монгол банкнаас хэрэгжүүлэх ажлын биелэлд 85% гүйцэтгэлтэй байна. 36 дугаар тогтоолын хүрээнд бол зээлэнд хамрагдах аж ахуйн нэгжүүдийн болон салбаруудыг бол жишээлбэл гаргасан байгаа. Яг одоогийн байдлаар бол 19 салбараас бол 11 орчим салбарт нь бол зээл олгогдоод явж байгаа. Тэгэхээр одоо үлдчихэж байгаа салбарууд одоо жишээлбэл хүүхдийн сүний үйлдвэрлэл гэх мэтчлэн үйл ажиллагаа нь эхлээгүй байгаад байгаа энэ салбаруудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, энэ чиглэлийн бизнес эрхлэгчдэд энэ хүнсний хувьсгалын одоо үйл ажиллагааг илүү хүргэх, энэ чиглэлийн бизнесийг илүү дэмжихэд одоо бодлогын үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлагатай байна. Харин эрчим хүчний яамны хувьд Улсын хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд 3 арга хэмжээг төлөөлөн гүйцэтгэхээр байгаа ч одоогоор өвлийн хүлэмжийн аж ахуйн уур, дулааны хэрэглээний зардлыг хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалтыг бий болгох ажлыг хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа. Хөнгөлөлт чөлөөлтийн хувьд бол 10 сарын 15-наас эхлээд дараа оныхоо 5 сарын 1-ний хүртэл үргэлжилдэг. За орой 18 цагаас эхлээд өглөөний 6 цаг хүртэл ингэж хөнгөлөлтөөр байгаа. Өөрөөр хэлбэл хамгийн өндөр тарифтай оргил ачааллуудын цагуудад бас энэ хөвлийн үлэмжээр аж ахуй эрхэлж байгаа жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн бас тог цахилгааныг одоо хөнгөлснөөр энэ одоо өвлийн үлэмжийн аж ахуй эрхлэгчдийг бол дэмжиж байгаа гэж хэлж болно. Өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бүр хангах чадахгүй. Тийм учраас бид нар техникийн нөхцөл боловсролтыг бол тодорхой хязгаартай хийж байгаа. Нийт техникийн нөхцөл хүссэн хүмүүсийн би нэг тоо гаргуулж үзсэн. 30 орчим хувьд нь л болгож байгаа. 30 орчим. Тэгээд нэгдүгээр чадлын их үсрийн хувьд одоо чадал хүрэхгүй байна. Хоёрдугаарт бас зарим нэгэн дасагдмал цэгүүд дээр ялангуяа одоо орон нутагт хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нутагт байршилтай энэ цэгүүд дээр бол илүү одоо захиргаан эрчим хүчээр хангах юм боломж хязгаарлагддаг. Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын хурлын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын 4 дахь удаагийн зөвлөлт уулзалт зохион байгуулагдана. Зөвлөлт уулзалтыг угтан тогтоолын хэрэгжилтийн явцыг үнэлэх ажил төрийн 35 байгууллагад үргэлжилнэ.